За бичлэг болгоны өмнө зааж өгөх ёстой нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр мэдээж яаж giveaway-д оролцох вэ? За giveaway-д оролцохын тулд тэгээд одоо Vault Balance дээр дарах юм бол deposit хийж байгаа шүү дээ. Энэ скинийг ингээд би сонгоод орлоо гэж бодъё. Гэхдээ хамгийн гол нь яах вэ гэнгүүт энэ чи CTS гээд одоо манийха промо кодыг оруулаад apply дарах юм бол манийх нь промо код ингээд хитвчүүлж байгаа байхгүй юу? Тэгээ одоо чи юу гэдэг deposit хийлээ. Тэгээ deposit хийнгүүт 20% бонус болон 50 цент чамд одоо үнэгүй өгнө. За тэгээд орчингууд одоо deposit хийжлээ. За жишээ нь $10 deposit хийлээ гэж бодъё. Тэнгүүт giveaway хэсэг рүүгээ ороод CTS-гээд хайхад одоо ингээ миний бүх giveaway ингээд цуваад харагдчих байна. Тэнгүүт одоо $10 deposit хийсэн тохиолдолд бүхэл бүтэн 30 хоногийн турш одоо $10-оор бүртлэх одоо бүх giveaway-үүд чи үнэгүй орно гэсэн үг. Жишээ нь одоо энэ giveaway рүү ингээд би join дараад орж байгаа гэсэн үг. Би өнөөдөр deposit хийгээгүй ч гэсэн одоо өмнө deposit хийсэн болохоор ингээд giveaway-д орж байгаа гэсэн үг. Кодо итчүүлээгүй байж тэгээд одоо манийха giveaway-с нэг юм хүлээх авахсаа ямарч боломжгүй гэсэн үг. Тэгээ яг одоогийн байдлаар бол $30,000 giveaway байна. Окей, бичлэнд орцгаая. За юу цаана бид нар Counter Strike тоглоомын төгөд гарсан 42 кейс бүгднийг нэгтээс нь сүүл хүртэл нь бүгдгээс нь 10-аар задлж байгаа. Энэ удаа болгон бид нар Operation Phoenix weapon case юм байна. Operation Phoenix weapon case 10-ыг задлана. Тэгээ дотны үедээ танилцсан. Key drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс item. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн үеийн скинийг апгрейдээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CTS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 deposit хийх юм бол миний оруулсан бүх giveaway-д оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7,500 giveaway зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хуучсаар гэж байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга болохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CTS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Окей, Operation Phoenix weapon гэсэн ямар хэцүү юм бэ те. Red line байгаа юм шүү дээ. Окей. Asimo байгаа юм шүү дээ. Oh my god. Окей. Corporal Terrain энэ бол давгүй скин байна. Энэ бол зайлс скин байна. Sandstorm окей. Энэ бол Чирэлиагаан лов дотор ордог Tech 9. Heaven Guard окей. Та нар энэ скинийг харахаар хэн санаад орж байна. Тодгоо чи хүн орж ирж байна уу? Тэгээ Mac 10 hit байна. Classic meme. Тэгээд Pulse Was Sergeant Guardian тэгээд Red Line Trigon энэ бол зайл. Энийг сонгох бомсон. Antique зайл. Asimo Factory-ний Asimo байхгүй л та баг флоутай Asimo эсвэл Black Mo шээ. Chameleon хэр үнэтэй тийм аа. За хутгнууд нь тэгээд ер нь бол юу л ах л та угаасаа хэвлээ weapon case-ний хутгнууд байгаа л ах л та. Yes, тэгээд classic хутгнууд тэгээд бидний мэддэг тэгээд нөгөө Blue Gem мөн боломжтой. За Asimo $101. Chameleon юм хямдхан skip байсан юм. What the fuck? Тийм биш үү? За Asimo болонгууд field tested тэгээд сайн floatтай байх юм бол бүр үнэтэй. Энэ кейсэнд нөгөө Asimo тэр нь бол minimal wear болон factory new байдгүй шалтгаан болгон float capтай байдаг. Тэгээ float capтай field test 100-аа ер нь бол 0.2 морь авцаа ер нь бол floatтай байх юм бол илүү үнэтэй overpay хийгддэг. Амар сонио ийм гэдэг юм скин. Тэгээд дээшгээ 0.9-өөс их флоттой бацкаар авах юм бол Black Mo болоо бас overpay ордог. Тийм сонио скин байна. Тэгээд Red Line бас ер нь бол бас float capтай factory new байдгүй 0.1-тэй ер нь бол minimal wear ончих юм бол асар үнэтэй байдаг. Minimal wear амар ховор. Тэгээд field test болгонгууд ажиг флоттой байх юм бол бас мөндөрдөг тийм скин байна. За тэгээд энэ ч gold штэ boys. Энэ ч Blue Gem л унгаа штэ. Ямар цөөхөн цэгэртэй кейс вэ? Энэ яг эдэн цэгэр нь ээлж жунаа намаа бүр чирүүлэх хаа. God. Яг хоо энэ дөрөв релиз наваад чаа наач гонаа. Мен дөрөв релиз наач л та тий. God. Red Factory new. Яа, энэ орон зүгээр $1,000 Asimo байж болох байсан шүү дээ. Зүгээр.
Зүгээр минь наваа сэтгэлээр унаж араас нь гол өгч сэтгэл юм тавьшуулна. I believe. Гол. 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 Наа бүр өнөөд чи тэ 2 хит өгөөл. Тэ Камилио өгөөл. Гол. 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 Камилио азар өнгөрчлөө. Сая нүдэн дээр нэг Камилио яваад өгчлөө. Тэ fuck you Камилио. Гол. 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 Улаанд бол улаанчтай шааж. No. Гол улаан унахта гой голд нь унж болох байсан байхгүй юу? Тэ сая шиг амар баг флоттой Асима унууд $1000 боёс. Тэгэхэд сая шиг баг флоттой Камилио унаад $10. 100 дахин үнийн зөрүү боёс. Магадгүй үед яг тэнцүү. Гол. Улаан бол тоглоом. No. Сая би ингээд магадлалынхаа хувьд авч бодох хазаа буруу юм дээр шалж байгаа байхгүй. Хямдхан юм дээр шалж байгаа байхгүй. За хэдийг үрсэн бэ? За ойролцоогоор нэг $100 $90 үрсэн баг. $90 хэд болснаар цай. $137 байж болох байлаа боёс. 37. Окей, 33% money back. Би улаан унгачаад 33% money back. That's bullshit. So unlucky. So sad. Окей, дараагийн кейс болгоод Хансман кейс байгаа. Тэгээд Хансман кейс яриг болзээ.